За сайн байцгаана уу? Англи хэлийг өөрхөн туршлагаараа зааж байгаа Тамира байна. За тэгээд өмнөх видео хичээл дээр бол англи хэлийг ямар дараалалаар сурах вэ гэдэг өөрхөн туршлагыг та бүхэнд хэлж өгсөн бол энэ удаад тухайн дараалалаар сурахдаа яаж сурах вэ гэдгийг хэлж өгөхөөр. За бэлтлээ. За тэгэхээр нийтдээ бол англи хэлийг сурах 6 арга байна. 4 скил, 4 ур чадвараа бүгдийг нь зэрэг хөгжүүлэх тийм 6 арга. За нэгдүгээр арга бол бидний хамгийн сайн мэддэг жоохон хүүхдийн арга байна. Дөнгөж хэлд орж байгаа хүүхд маань бол тухайн өөрийнхөө ээж аваахаа ярьж байгаа, ах эгчийнхаа ярьж байгаа, орчин тойронд яригдж байгаа үгнүүдийг цээжилдэггүй. Харин түүнийг хараад, мэдрээд тэгээд сурдаг. Жишээ нь зүгээр л босоод алхаал явдаг. Тэрийг нь бид нар юу гэхээр бид манай хүүхд алхаж чинь дахиад алхаараа гэдгээр тэр хүүхд маань өөрөө ингэж явах нь бол явахыгаа бол алхах гэдэг юм байна гэдэг ойлголт аваад тэгээ босоод ирэх гэхээр босч ирдэг гэх мэт иймэрхүү байдлаар үгээ бол цээжлэх байдлаар биш мэдрэх байдлаар бол үгийг бол өөрийн болгож авдаг байна. За дараагийнх нь үг цээжлэхдээ үгээ ойлгохдоо яг түрүүнийх дээр ярьсан шүү дээ, мэдрэмжээр гэсэн ямар нэгэн орчуулга хийхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр англи хэлийг төгс сурсан хүмүүс бол хизээч орчуулга хийдэггүй байна. Тэгээд мэдээж translate юуны бичгийн орчуулга гэж юм уу те орчуулгын бизнес хийдэг хүмүүс бод хийн л те. Тэрнээс яг ингээд өөрийнхөө ажлын хэрэгцээнд, хувийнхаа хэрэгцээнд аялал зугаалга гэх мэт иймэрхүү байдлаар явахдаа тэд нар ерөөсөө монголоо англи руу ерөөсөө орчуулдаггүй. Шууд байгаа чигээр шууд хүлээж авдаг. За тэгээ ингэж хүлээж авахд тусалдаг зүйл бол ерөөдөө тойл бичиг. За тэгэхээр тойл бичиг гэхээр ямар тойл бичиг хэрэглэх вэ гэхээр monolingual буюу англи тойл бичиг гэж байгаа. Бид нар бол яг хуу англи хэлийг сурахдаа бол дандаа bilingual буюу англи монгол англи гэдэг хоёр хэлний хооронд, гурван хэлний хооронд үгийг орчуулдаг тийм тойл бичиг хэрэглэдэг. Тэгвэл англи хэлийг маш сайн сурсан, эзэмшчихсэн хүмүүс маань юу зөвлөж байна гэхээр monolingual буюу англи тойл бичгийг ашиглаа гэдэг ийм зөвлөгөө өгч байгаа. За гурав дахь нь үгээ цээжилдэг болчлоо. Одоо дөрмөө хэл ерөнхийдөө мэднэ. Одоо тэгвэл яаж бид нар энийг ярьдаг скиллүүд рүү шилжүүлэх вэ? За бид нар нэг ярьдаг штэ. Орчинд нь очих юм бол би англи хэлийг аягүй сайн сурчнаа гэдэг. Тэгвэл виртуал орчныг бид нар өөрсдөө үүсгэж болно. Гэртээ, ажил дээрээ, сургууль дээрээ хаач хамаахгүй үүсгэж болно. За жишээ нь та өдөр тутам гэртээ ганцаараа байх уу ч юм уу, гадаа удамжид ганцаараа байх уу ч юм уу, ажил дээрээ ганцаараа байх уу байдаг. Тэгвэл энэ ганцаараа байх үе ашиглаад өөртөөгөө англиар чангаар хэн нэгэнтэй ярихаасаа ичдэг. Хэн нэгэнтэй ярихтаа өөрийнхөө мэдлэг муутайгаа мэдүүлэхийг хүсдэггүй юм бол та өөртөөгөө чанга шүү. Чанга ярьдаг учир нь гэх юм бол нэгдүгээр таны хэллэг зөвшөрнө. Би өөрийнхөө ярьж байгаа зүйлийг тод сонсдог болно. Тэгээ аялган засагдан дээрс нь ярих чадвар чинь сайжраад явчихна. За дараагийнх нь мэдээж энэ ганцаараа гэртээ ганцаараа байх, ажил дээр ганцаараа байх зүйл бол ерөнхийдөө бас их хомос байдаг. Тийм учраас энийг өөр бас нэг аргаар бол хийдэг байна. Энийг өөрөөр хаанч хэрэгжүүлж болдог зүйл. Зүгээр л гадаа гудамжинд автобусын дотор явж байхдаа дотроо өөртөө яар. Дотроо за би тэр байруулаад барьж, миний урдталт тийм хүн сууж гин, тэр хүн тийм юм хийж байна. Тэрэн дээр нь тийм гарч байна. За жишээ нь одоо юу гэдэг би одоо ажил руугаа явах юм тул 3-4 дэх хороолын автобусан суулаа. Тэгсэн чинь энэ автобусанд ойролцоогоор 20 хүн байна. За одоо 20 хүний тэдэн нэртэй, тэдэн эмэгтэй байна. За эмэгтэйчүүд нь бол ерөнхийдөө тэд насны орчим насны. За миний хажуудалд тийм хүн байна. Тэр хүн утсаараа оролдоод ингээ фэйсбүүк оролдож байна. Гэх мэт иймэрхүү үйлдэлүүдийг дотроо өөртөө англиар яар. Англиар. Заавал бусадтай ярихалбгүй, чанга ярихалбгүй. Ингээл за автобуснаас бууслаа, автобуснаас ажил руугаа алхаж байгаа хоорондоо замдаа таарж байгаа бүх үйлдэлүүд явчихна. Миний одоо хажуугаар тийм өнгөтэй, тийм автомашин өнгөлөө, тэр машин тэдэн хүн сууж явна. Жолооч нь ийм хүн байна. За миний урд ийм хүн алхах чинь тэр хүн ийм бариад явж гин, энэний тухай ярьж гин, утсаар ярьж гин. Гэх мэт ингээд амьдрал дээр байгаа бүх энэ өдөр тутам тохиолдож байгаа энэ бүх үйлдэлүүдэд та өөртөө англиар яриадах юм бол дотроо англиар яриадах юм бол таны үгийн баялаг сайжид та зүгээр л энгийн англи хэлүүдийг бол эзэмших ур чадвар бол маш сайжирна.
Дараа та яг хуу дотроо чөлөөтэй ярьдаг болсон хүн зүгээр гаргаад л чанга зүгээр л аваагаал чангалчихад та шууд ярьдаг болчих. Ийм давуу тал. За дараагийнх нь англиар сонсголоо сайжруулах талаар кино үз, дуу сонс гэдэг хүмүүс айгүй байдаг. Энэ бол бас оргуу хоос үг биш. Энийг бас хэрэгжүүл. Ганцаараа байх үед бид нар зүгээр нэг юу мэддэхгүй нэг дуу сонсдог. Тэгвэл тэрний хооронд дууных нь үгийг бичсэн клипүүдийг үз. Тэрийг дагаад дуул цээжил тэгээд сонсоос авчих. За тэгээд гэртээ байх үедээ одоо Univision бол их олон гадаад суугууд байгаа. Гадаад суугууд бол өөрийнх нь дуртай суугыг сонсоод тэгээд сонсголоо болоод сайжруулж болно. Энийг заавал та ганцаараа байхдаа хийж болно. Ямар ч үед хийж бас болох юм байна. За хамгийн сүүлийнх нь энэ бүх үйлдэлүүдээ өдөр болгон давт. Өдөр болгон давт. Гудамжаар явж байгаа үйлдэл бол танд давтаад байхад нэг хэцүү юм байхгүй. Та зүгээр ганцаараа явж явах үед найз нөхдөхгүй, ажлынхан байхгүй, гэр бүл байхгүй. Зүгээр гав ганцаараа явж явах үедээ л энийг хий. Өөр хүнтэй явж байгаа тохиолдолд энийг заавал хийх алба байхгүй. Ганцаараа явж явах үед. Өөрөө өөртөө ярих нь бол чанга ярихыг бол бас гэртээ ганцаараа байх үедээ л хийчихнэ. Энэ бол танд бас тийм их тохиолдолд байхгүй ч гэсэн ядаж өдөрт 20-30 минут танд ийм цаг бол гарнаа. За тэгээд үр дүнтэй 30 минутын хийсэн зүтгэлэн чинь таны үр дүн зүгээр л ингээ халтуурдаад хийсэн 2 цаг 3 цагийн хичээл зүтгэлээс илүү байдаг. Тийм учраас та эдгээр англи сурахын аргуудыг зүгээр л хэрэгжүүл. Ингэх юм бол 1 сар, 2 сарын дараа гэхэд танд мэдгэдэггүй зөрчил гарна. Юм эхлэхдээ хэцүү байдаг. Харин сураад, дадлагжаад, дадаад ирэхээр бүгд амархан болдог. Ийм учраас эдгээр аргуудыг бүгдийг хэрэгжүүл өдөр болгон давт. Ингээд танд амжилт хүсье. Баярлалаа.